За эсэлтийн ерхий шалгалт нь бэлтгэж байгаа сурагчдаар улсын хийм 800 номны уусмалын концентрац бүлэг сэдвийн зарим даалгаврыг бодож тайлбарлая. За 397 дугаар даалгавар нь 180 г усанд 20 г давсыг уусгахад өссөн уусмалын процентын концентрацийг бодож олно гэсэн. За ийм даалгавар байна. Тэгэхээр процентын концентрац гэдэг бол процентын концентрац нь 100 г уусмал дагуулагдах ууссан бодисын массаар илэрхийлэгдэнэ. Уусмал дагуулагдах ууссан бодисын масс. За яг ийм найдвартай уусмал 100 г тутамдаа хэдэн грамм ууссан бодис агуулах юм бэ гэдгийг хэлж байгаа. За тэгэхээр 20 г давс буюу ууссан бодис дээр 180 г усыг нэмэхээр нийтдээ 200 г уусмал үүснэ гэсэн үг. За ингээд процентын концентрацийг хоёр аргаар одоо тооцоолж болно, пропорцлж болно. 200 г уусмалд нь 20 г давс байд юм бол 100 г уусмалд хэд байх юм бэ? За анхээр x тэнцүү 20 г давсыг өрчих нь 100 г уусмал. Хуваах нь 200 г уусмал. За ингээд уусмалтай энэ грамтай. За 100 200-гийн 2 тгийг хураачаар 10. 10 г ууссан бодис буюу хувиар илэрхийлэх юм бол 10% уусмал гэж байна. За томьёогоор бодож болно. С хувь тэнцүү ийм ууссан бодисыг хуваах нь ийм уусмал өрчих нь 100%. За ингээд 20 г давс хуваах нь 200 г уусмал өрчих нь 100% гэх нь шүү дээ. За ингэж хураагдаад 10% уусмалаа гэдэг. За процентын концентрацийг ийм хоёр янзаар илэрхийлж болно. Процентын концентрац гэдэг бол 100 г уусмал дагуулагдах ууссан бодисын массаар илэрхийлэгдэнэ. За дараагийн бодлого нь 399-р бодлого нь хоолны давсны 20% 200 г уусмал бэлтгэхэд шаардлагатай давсны массыг олно гэж. Тэгэхээр 20% уусмал гэж юу хэлэх вэ гэж тийм ээ. 20% уусмал. За энэ нь 100 г яг ийм найрлагатай 100 г уусмал тутамд 20 г давс агуулгадана л гэдгийг хэлж байгаа. Яг ийм найрлагатай 100 г уусмал тутамд 20 г давс агуулгадана. За тэгэхээр пропорцоор бол ингэх нь байна. 100 г уусмалд нь 20 г давс байд юм бол 200 г уусмалд хэд байх вэ гэсэн. Өөрөлдвөл сая бодлого яг эсрэг хэлбэр нь болох гэдэг шүү дээ. 20 г давсыг өрчих нь 200 г уусмал. Хуваах нь 100 г уусмал. За ингэж хураагдаад 40 г давс. 200 г уусмал 40 г давс агуулгадана гэсэн үг. За томьёогоор бодож болох юм тийм ээ. С хувь тэнцүү ийм давс хуваах нь ийм уусмал өрчих нь 100%. За эндээс ийм уусмалаа уршин гаргах юм бол С хувийг өрчих нь ийм уусмал тэнцүү ийм давсыг өрчих нь 100% болно. За эндээс ийм давс гэдэг бол С хувийг өрчих нь ийм уусмал хуваах нь 100 гэсэн. За ингээд С хувь нь болохоор 20%. Ийм уусмал нь болохоор 200 г. Тэгээд 100% байна. За ингэж хураагдаад 40 г давс гэдэг.
За ингэж бас бодож болох юм тийм ээ. Пропорцоор бодож болох юм. Томьёогоор бас бодож болох юм аа. 403 дугаар даалгавар натрийн гидроксидын 20% 300 г уусмалд 20 г натрийн оошийг нэмж уусгачаа хэдэн процентын уусмал үүсвэ гэж. Тэгэхээр уусмлын бодлогыг ерөнхийдөө зөв төсөөлөх юм бол бүрэн бодох боломжтой байдаг. За эхлээд ингээд 300 г уусмал байсан юм байна. Процентын концентрац нь болохоор 20%. За тэгэхээр энд нөгөө уусан бодисны ийм натрийн оош байхгүй. Тэгэхээр натрийн оошийн массыг олъё. За пропорцоор бодчихъя. 100 г уусмалд 20% гэдэг чинь 20 г натрийн оош байдгаа гэдгийг хэлж байгаа. 300 г уусмалд хэдвэ гэхээр 60 г натрийн оош байна гэсэн. За тэгэхээр анхны энэ 300 г 20% уусмал дотор бол 60 г натрийн оош байсан гэсэн үг. За энэ дээр нэмэх нь 20 г натрийн оош нэмсэн. Тэгэхээр нийт уусмлын масс бол 300 г юм дээр 20 г-ыг нэмэхээр 320 г уусмал гэсэн. За харин энэ доторх натрийн оошийн масс нь бол анхны уусмал 60 байсан, нэмээд 20-ыг нэмсэн гэдэг чинь нийтдээ 80 г уусмал гэсэн. За ингээд шинээр өссөн уусмлынхаа процентын концентрацийг олъё. 80 г-ыг хуваах нь 320 г, өрчих нь 100%. За тэгэхээр натрийн оош нэмж байгаа учраас ер нь бол уусан бодис нэмж байгаа учраас процентын концентрац ихсэх буюу уусмал одоо өтгөрнө. За ингээд шинээр үүссэн уусмлын процентын концентрац бол 25% уусмал үүсэж байна. 20% уусмал дээр 20 г натрийн оош нэмээд уусгахад 25% уусмал үүсэж байна гэсэн. За 405 дугаар бодлого кальцийн хлоридаа 10% 200 г уусмал дээр 50 г ус нэмжээ. Үүссэн уусмлын процентын концентрацийг бодож олно. 10% 200 г ус уусмал дээр одоо болохоор ус нэмж байна тийм ээ. Ус нэмэхээр уусан бодисын масст бол өөрчлөлт орохгүй. За 200 г тэгээд С хувь нь болохоор 20% гэсэн үг. За ингээд энэ доторх кальцийн хлорид буюу уусан бодисын масс нь хэд юм бэ гэхээр 100 г уусмалд нь 20 г нь кальцийн хлорид байна гэдээ өгсөн байна. 20% уусмал гэдэг чинь тийм ээ. Тэгээд биш 10% юм байна шүү дээ. 10% уусмал гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр 10% уусмал гэдэг нь 100 г уусмалд 10 г кальцийн хлорид байгаа гэсэн үг. 200 г уусмалд хэдвэ гэхээр 20 г кальцийн хлорид гэсэн. За ингээд 20 г. За энэ дээр нэмэх нь 50 г ус нэмсэн. Тэгэхээр нийт уусмлын масс бол 200 г уусмал дээр 50 г ус нэмээд нийтдээ 250 г уусмал болно гэсэн үг. уусмал. Харин энэ доторх уусан бодис нь буюу кальцийн хлорид нь бол 20 г хэвээрээ л байгаа. Ус нэмснээс биш өөр одоо ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Тэгэхээр 10% уусмал дээр ус нэмж байгаа учраас мэдээж шингэрнэ, илүү одоо концентрац нь буурна гэсэн үг. За ингээд процентын концентрац нь болох юм бол 20 г уусан бодис байгаа. 250 г уусмал байгаа. За ингээд өрчих нь 100% гэхээр 8% уусмал үүсэж байна. 10% уусмал дээр ус нэмж шингэрүүлээд 8% уусмал үүсгэж байгаа гэсэн.
За 406 дугаар бодлого нь хоолны давсны 15% 800 г уусамлыг 600 г ширгээжээ. Үүссэн уусамлын процентын концентрацийг бодож олно гэж. За тэгэхээр 800 г уусмал процентын концентрац нь 15%. За энэ уусмлыг халаасан гэсэн үг тийм ээ, ширгээн гэхээр халаасан чинь усан ширгээд шинээр үүсэж байгаа уусмал нь 600 г уусмал гэсэн. Бидний зорилго энэ шинээр үүссэн уусмлын процентын концентрацийг олох. За тийм учраас 800 г уусмалтай хэдэн грамм хоолны давс байсан бэ гэдгээ олъё. 15%-ийн уусмал гэдэг бол 100 г уусмалт 15 г натрий хлорид байгаа гэсэн үг. Ингээд 800 г уусмал гэхээр x тэнцүү 120 г. 120 г натрий хлорид агуулгдчихсан гэсэн. За энэ доторх натрий хлорид нь бол 120 г. Тэгэхээр усыг ууршуулж байгаа учраас одоо уусмалт хуусан биз буюу натрий хлоридын масст ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр шинээр ширгээсний дараах ууссан уусмалт натрий хлорид нь 120 г хэвээрээ байгаа гэсэн үг. За ингээд процентын концентрац олох юм бол 120 г-ыг хуваах нь 600 г өрчих нь 100. За ингээд 120-ыг 6-д хуваахаар 20% уусмал. Тэгэхээр 15% уусмлын 15%-ийн уусмлыг усыг нь ууршуулах замаар 20% болгож илүү өтгөн болгож байна. Концентрацийг ихсгэж байна гэсэн. За 409. Хэвийн нөхцөлд 224 литр хөхрийн ангидритийг 90 г усанд уусгахад үүсэх уусмлын процентын концентрацийг олно. За тэгэхээр энэ бол процентын концентрацийн одоо арай нэг өөр хэлбэр болж байгаа. Ямар хэлбэр вэ гэхээр одоо нөгөө ууссан бодис нь устайгаа оруулалт орж байгаа гэсэн үг. 90 г усан дээр 224 литр СО3-ыг нэмсэн. За ингэхээр яах юм бэ гэхээр энэ савн дотор H2SO4-ийн уусмал үүснэ. За яагаад H2SO4 үүсэж байгаа юм бэ гэхээр SO3 усанд уусаад ер нь устай харилцан үйлчлээ гэсэн тийм ээ. H2SO4-ийг үүсгэх. За ингээд шинээр үүссэн уусмал бол SO3-ийн уусмал биш, H2SO4-ийн уусмал гэсэн. За ингээд эхлээд SO3-ийнхаа молийг олъё. 224 литр хэвийн нөхцөлд гэсэн. Тийм болохоор 1 молд нь 22.4 литр гэхээр 0.1 мол гэсэн үг. За ингээд 0.1 мол SO3-ийнхаа массыг олъё. За энэ нь болохоор 80 г нь 1 мол. За ингэж хураагдаад нэмсэн SO3-ийн масс нь болохоор 8 г гэсэн. Тэгэхээр 224 литр буюу 8 г-ыг нэмсэн байна. Тэгэхээр нийт уусмлын масс нь 98 г болно гэсэн үг. 90 г усны дээр 8 г SO3 нэмсэн учраас. За харин ийм ууссан бодис гэдэг бол одоо хөхрөө хүчил гэсэн үг. Тэгэхээр хөхрөө хүчил нь хэдэн грамм үүссэн бэ гэдгийг олох шаардлагатай. Тэгэхээр SO3-ийн мол нь 0.1 мол юм чинь H2SO4-ийн мол нь бас 0.1 мол гэсэн үг. За эндээс хөхрөө уусмалд үүссэн хөхрөө хүчлийн массыг олох юм бол 1 мол нь 98 г учраас 0.1 мол гэдэг чинь 9.8 г хөхрөө хүчил байгаа. Тэгэхээр шинээр үүссэн уусмалд бол 9.8 г хөхрөө хүчил байгаа гэсэн үг.
За ингээд шинээр үүссэн усамдын процентын концентрацийг олох юм бол 9.8 г уусан байдас хуваахан 98 г уусвал үржих нь 100. За ингээд 10%-ийн уусмал үүссэн гэсэн. 10% уусмал үүссэн. Тэгэхээр энэ бол процентын концентраци арай нэг өөр хэлбэр байгаа аахгүй. Усан дээр бодис нэмээд тэр бодис нь устдаа оруулалт ороод өөр бодисын уусмал үүсгэж байгаа аахгүй. За 411 нь одоо сайн бодлогын яг эсрэг гэсэн үг. 10% калин гидроксидын уусмал бэлтгэхийн тулд 10% калин гидроксидын уусмал бэлтгэхийн тулд 9.4 г калий оксидыг хичнээн грамм усанд уусгах вэ гэж. Тэгэхээр зургийг зурх юм бол нэг иймэрхүү юм болно тийм ээ. За энэ дотор нэг x грамм ус байсан. Энэ дээрээс 9.4 г калий оксид нэмсэн. Тэгсэн чинь энд шинээр уусмал үүссэн. Гэхдээ энэ дотор яах нь калий гидроксидын уусмал үүснэ. Тэгвэл калий оксид нь устдаа оруулалт ороод калий гидроксидын уусмал болно. За урвлаа бичих юм бол ийм болох нь байл та. Калий 2-оо нэмэх нь калий 2-оо нэмэх нь за калий 2 яоны холбоотой учраас хатуу байна. За ингээд устдаа оруулалт ороод калий гидроксидын уусмал үүсгэнэ. За эндээс энэ уусмлын C хувь нь 10% уусмал гэж байгаа. Тэгэхээр яг энэ шинээр үүссэн уусмал 100 г тутамдаа 10 г калий оош агуулдаг гэсэн үг. За тэгэхээр эхлээд калий оксидынхоо молийг олъё. 9.4 г үржих нь за 1 моль нь 78.16 94 г гээд калий оксидын моль бол 0.1 моль гэсэн үг. За тэгэхээр калий оксид нь 0.1 моль уралд орсон бол калий гидроксид нь 0.2 моль үүснэ гэсэн үг. Яг л 2 дахих байгаа учраас. За эндээс калий оошийнхаа массыг олох юм бол уусмалд байгаа калий оошийн масс гэсэн үг шүү дээ энэ чинь. Калий оксидыг уусгаад тэр калий оксидын устай харилцан үйлчлэх урвалаар үүссэн калий гидроксидын масс. За ингэхээр энэ бол 11.2 г калий оош үүссэн байна. За одоо энэ процентын концентраци ашиглаад ингэж бичиж болно. 100 г уусмалт 10 г калий оош байдаг. Тэгэхээр 11.2 г калий оош нь хичнээн грамм уусмал байж болох юм бэ гэт. За ингэхээр x тэнцүү 112 юу тий. За 112 г уусмал шинээр үүссэн гэсэн. Тэгэхээр энэ уусмлын масс нь бол 112 г уусмал. За тэгээ 10% буюу энэ доторх одоо калий оошийн масс нь бол 11.2 г гэсэн. За тэгвэл анх нэмсэн усны массыг яаж болох юм бэ гэхээр ерөөсөө x г усан дээр 9.4 г калий оксидыг нэмэл яасан 112 г уусмал үүссэн гэсэн үг шүү дээ. Өөр ямар нэгэн бодис нэмж хасаагүй. За тийм учраас x г усны массыг олохдоо 112 г уусмлаасаа 9.4 г нэмсэн калий оксидаа хасна. За ингээд 102.6 г ус анх авсан гэсэн. 102.6 г усан дээр 9.4 г калий оксидыг нэмээд нийт 112 г уусмал болсон. Харин 9.4 г калий оксидаас 11.2 г калий гидроксид үүссэн. Ингээд шинээр үүссэн усмлын процентын концентраци нь 10% уусмал гэсэн. За ингээд одоо молийн концентрацтай хэсэг рүү орж ирж байна. 0.1 моль давсны хүчлийн уусмал гэдгийн дор юуг ойлгох вэ гэж багш асуужээ. Сурагчийн гаргасан алдааг олно гинэ. За тэгэхээр молийн концентрац гэдэг нь болохоор
За, мойлын концентрац гэдэг бол 1 литр уусмалд агуулгадах яг ийм найрлагатай уусмал 1 литр яг ийм найрлагатай уусмал 1 литр тутамдаа хэдэн мойл уусан бодис агуулгах юм бэ гэдгийг хэлж байгаа. 1 литр уусмалд агуулгадах уусан бодисын мойлын тоог. Мойлын концентрац гэж. Тэгэхээр биднэрт мойлын концентрац нь бол ингээ өгч гисэн байна л да. 0.1 гэж өгсөн. Тэгээ энэ бол 0.1 мойлыг өрчих нь дециметрийн 3 гэсэн үг. За яг хөө дециметр куб литртэй тэнцвэр байдаг учраас бид нар бас ингээ бичиж болно л да. Гэхдээ ер нь хөвчлэн одоо дандаа дециметр кубээр илэрхийлээд байгаа. За өөрөөр хэлбэл энэ юу хэлж гэнэ вэ гэхээр 1 литр уусмалд за 1 литр буюу 1000 мл уусмалд 0.1 мол ааш холоор агуулгадана л гэдэг хэлж байгаа. Мойлын концентрац гэдэг бол 1 литр уусмалд агуулгадах уусан бодисын мойлоор илэрхийлэгдэнэ. Тэгэхээр мойлын концентрац 0.1 гэдэг үг гэдэг бол 1 литр уусмалд 0.1 мол уусан бодис агуулгадана л гэдгийг хэлж байгаа. За дараагийнх нь тэгвэл массаар болвол тийм ээ 1 литр буюу 1000 мл уусмалд за 0.1 мол ааш холоор гэдэг бол массаар бол хэдэн 365 г ааш холоор агуулгадана. Массаар тийм ээ. За ингэхээр ямар ч байсан энэ бол зөв болж таарж байгаа. Энэ бас зөв болж таарж байгаа. За одоо дараагийнх нь 100.0.1 мол. Тэгэхээр эн чинь 1000 мл-т болохоор 0.1 гэж байгаа учраас 100 мл тэгэхээр 10 дахин багасаад 100 мл уусмалд 0.1 мол ааш холоор агуулгадана гэсэн. 10 дахин багасж байгаа гэсэн үг шүү тийм ээ. 1000 мл уусмлаасаа 100 мл тасалж авлаа гэсэн үг шүү дээ. За 100 мл уусмалд массаар болвол 0.365 г ааш холоор агуулгадана гэсэн. За тэгэхээр ДЕ бас яах нь зөв болж байгаа гэсэн үг. Ингээд буруу хариулт сурагчийн алдаатай ойлголт бол 1000 мл буюу 1 литр уусмалд 36.5 г ааш холоор агуулгадана гэдэг нь алдаатай хариулт болж байгаа. Энэ бол 1000 мл-т 36.5 агуулгадана гэдэг бол 1 мол концентрацтай уусмал болоо явчихж байгаа гэсэн. За 250 мл уусмалдаа 63 г натрийн сульфид агуулсан уусмалын мойлын концентрацийг олно гэж. За мойлын концентрацийг бол томьёогоор бодох нь илүү оновчтой л доо. 1 литр за мойлын концентрацийн томьёог нь болохоор энэ уусан бодис энэ ийм биш тийм ээ. Энэ буюу уусан бодисын мойлыг хүрээ уусмлын эзлэхүүнд харьцуулсан харьцааг мойлын концентрац гэж. Тэгэхээр одоо бид нарт натрийн сульфид буюу уусан бодис нь массаар өгсөн байна гэсэн үг л дээ. Тийм учраас эхлээд бид нар натрийн сульфидийнхаа мойлыг олох хэрэгтэй. 63 г-ыг үрдчих нь. За 1 мол нь 126 г байгаа. Ингэж хураагдаад 0.5 мол натрийн сульфат гэсэн. За ингээд одоо шууд томьёонд орлуулна. Уусан бодисын мойл 0.5 мол, уусмлын эзлэхүүн нь 250 мл гэдэг бол тэг 125 литр буюу тэг 125 дециметр куб гэсэн үг. За ингээд тэг 125 дециметр куб гээд
0.2. 2 молийг үржих нь дециметрийн сөрөг 3. За ийм концентрацтай усмал үүссэн байна гэсэн. За 416 ийм моль 0.5 молийг үржих литрийн хасхны концентрацтай натрийн гидроксид нь 200 мл усмалд хичнээн хэмжээний натрийн гидроксид агуулгахдаггүй. За тэгэхээр уусмалд агуулгах туулсан бодисын молийг дамжаад уусмалд агуулгах туулсан бодисын массыг олно гэсэн. Тэгэхээр массыг олохын тулд эхлээд уусмалд агуулгах туулсан бодисын молийг олно гэсэн. За ингээд молын концентрац гэдэг бол N-ийг хуваах нь үе. За эндээс N гэдэг бол молын концентрацийг үржих нь эслэхүүн гэсэн үг. Молын концентрац нь 0.5 молийг үржих нь дециметрийн сөрөг 3 гэсэн үг. Үржих нь 200 мл гэдэг бол 0.2 дециметр куб гэсэн үг. За ингэж хураагдаад 0.1 За 0.1 мол натрий аш гэсэн үг. За ингээд энэнийх нь массыг олох юм бол 0.1 мол натрий аш гэдэг нь тийм ээ 40 г нь 1 мол шүү дээ. За тэгэхээр мол нь молтой хураагдаад 4 г натрий аш агуулгадана гэсэн. 4 г натрий аш агуулсан 200 мл уусмал молын концентрац нь 0.5 молийг үржих нь дециметрийн хасах 3 байна гэсэн үг. За сурагч долгоорс хаван хийх зорилгоор 4 г-ыг үржих нь дециметрийн сөрөг 3 массын концентрацтай натрийн гидроксидын 500 см3 уусмал авч хэрэглэхээр болсон. За гэтэл лабораторид байгаа уусмлууд нь дандаа одоо молын концентрацаар байсан байна. Тийм учраас аль уусмлыг сонгох вэ гэж асууж байгаа юм байна. За массын концентрац гэдэг нь 1 литр буюу 1000 мл уусмалд агуулгадах уусан бодисын масс. За тэгэхээр бид нарт ингэсэн 4 г-ыг үржих нь дециметрийн сөрөг 3 гэдэг өгсөн гэдэг нь 1000 мл буюу 1 литр уусмалд 4 г натрий аш агуулгадана гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Агуулгад. Тэгвэл энэ 1 литр уусмалд агуулгаж байгаа уусан байсан грамаар өгсөн байгаа. Тэгэхээр энийг моль руу шилжүүлэх юм бол 1 литр уусмалд 4 г гэдэг чинь хэдий 0.1 мол гэсэн үг шүү дээ, тийм ээ. 0.1 мол натрий аш агуулгадана гэсэн. Тэгвэл 1 литр уусмалд агуулгах уусан бодисын молоор илэрхийлж байгаа концентрацийг молын концентрац буюу тэгэхээр молын концентрац нь 0.1 молийг үржих нь дециметрийн сөрөг 3 гэсэн. Массын концентрац нь болохоор 4 г-ыг үржих нь дециметрийн сөрөг 3. Массын концентрац гэдэг нь 1 дециметр куб буюу 1 литр уусмалд агуулсан бодисын молын тоо. Молын концентрац гэдэг нь 1 дециметр куб буюу 1 литр уусмалд агуулсан бодисын молын концентрац гэдэг нь 1 дециметр куб уусмалд байгаа уусан бодисын молын тоо. Харин массын концентрац гэдэг нь 1 дециметр куб уусмалд байгаа уусан бодисын массын тоо. Тийм учраас энэ хоёрыг хооронд нь маш шалбархан шилжүүлж байна. Нэг нь 1 дециметр куб уусмалд агуулгадах уусан бодисын молын илэрхийлэл нь нөгөөх нь 1 дециметр куб уусмалд агуулгадаг уусан бодисын массыг илэрхийлж байгаа байхгүй. За ингэхээр бид нар яг ийм концентрацтай молын концентрацтай уусмал авах юм бол бидний хүссэн 4 г-ыг үржих нь дециметрийн сөрөг 3 гэдэг
массын концентрацтай уусмал байна гэсэн үг. Тийм болохоор бид нар И хариуг нь сонгоно гэсэн үг. За энэ болохоор шингэрүүлэлттэй холбоотой тооцоо 0.2 мол дециметрийн сөрөг 3 концентрацтай шоргоолжны хүчлийн 200 см куб уусмал бэлтгэхийн тулд ямар молын концентрацтай уусмлаас 20 см куб эзлэгүнтэй авах вэ гэж. Тэгэхээр ер нь бол лабораторид уусмал бэлтгэхдээ дандаа ингэдэг тийм. За ялангуяа хүчлийн уусмал бэлтгэхдээ тийм ер нь хүчлийн уусмал бэлтэх. Яа тэгвэл хүчлийн уусмалууд дандаа нөгөө шингэн байдаг байхгүй? Хүчлийн уусмал бэлтгэх. За жишээлбэл давсны хүчил буюу одоо бострогчийн холоор хэдийн хүчил бол үйлдвэрээс эрэхтэй 12 мол концентрацтай ирдэг байхгүй? Тэгэхээр тэндээс тасалж аваад шингэлэх замаар шингэн уусмал бэлтэх гэсэн. Тэгэхээр хүчлийн уусмал бэлтгэх гэдэг бол өтгөн буюу одоо их концентрацтай. Их концентрацтай уусмлаас өтгөн уусмлаас бага хэмжээтэйг таславч нэрмэл ус нэмэх замаар шингэн уусмал бэлддэг. За шингэн уусмал бэлтгэн. Тэгэхээр хүчлийн уусмалыг бол ингэж бэлтгэе гэсэн үг. За тэгэхээр энэ дээр нэг шингэрүүлэлтийн томьёо гэж байна. За CM1 үржигэн V1 CM2 үржигэн V2 гэдэг. За энэ болохоор одоо их концентрацтай. За ер нь бол яг сурах чигтэр энэ төр бол ингэж байгаа шүү дээ. Их уусмлын концентрац гэж. Тасалж авч байгаа уусмлын концентрац гэсэн үг л дээ. Их уусмлын концентрац. За энэ болохоор их уусмлын эзлэгүн. Өөрөлдөл нэг их концентрацтай буюу өтгөн уусмлаас хэдийн хэмжээтэйг тасалж авах юм бэ гэж асууж байгаа. За энэ болохоор бэлтгэх уусмлын концентрац буюу одоо шингэн уусмлын концентрац гэсэн үг. Бэлтгэх уусмлын концентрац. За энэ болохоор бэлтгэх уусмлын эзлэгүн гэсэн үг. За ингээд л одоо орлуулчихна. Тэгэхээр бид нар ямар молын концентрацтай уусмлаас 20 см куб эзлэгүнтэй авах вэ гэж байгааз. Тэгэхээр 20 см куб эзлэгүнтэй өтгөн уусмал аваад 200 см куб хүртэл шингэлэхэд 0.2 молын уусмал үүснэ гэсэн үг. За тэгэхээр бид нар CM1-ийг олгож байгаа. Их уусмлын молын концентрацийг олгож байгаа. Тэгэхээр CM1 тэнцүү гэхээр CM2-ыг үржих нь V2 хуваах нь V1. За тэгэхээр 0.2 молыг үржих нь дециметрийн сөрөг 3 үржих нь 200 см куб. Хуваах нь 20 см куб. Тэгэхээр ингэж хураагдаад сантиметр куб нь ингэж хураагдаад за 2 мол.
За ийм концентрацтэй их уусамлаас 20 мл буюу 20 см куб аваад дээр нь яах нь вэ? За тэгээд 10 дахин шингэлнэ гэсэн үг те 20 см куб чинь 200 см куб гэхээр 10 дахин шингэлнэ гэсэн үг. За 10 дахин шингэлнэ. Тэгэхээр 200 см куб болно. Мойлын концентрац нь хэд болох нь вэ? Мойлын концентрац нь бас 10 дахин буурна гэсэн үг байхгүй юу? 10 дахин шингэлж байгаа юм чинь. Тэгээд 0.2 мойлыг үрчгэн дециметрийн хасах 3 болно гэсэн. За ингээд үлдсэн бодлогоодыг дараагийн хэсэг болгож оруулъя. Ямар ч байсан 421 дугаар даалгавар хүртэл бодож тайлбарлалаа. Хоёр хэсэг. Энэ мойлын концентрац, уусамлын концентрацтай хэсгийг хоёр хэсэг болгож бичлэгээ хийж оруулнаа.